Тийш тий. Өө яриа штэ. Яагаад байгаа вэ? Чи яаж аа? Би яасан. Чи яагаад гинэ гэж. Шинэ бэлгийн давд хэдий болсон юу? Нөгөө ч гэсэн надад бэлгийн давд үзүүлдэг. Йоо. За одоо явж гурлаа. Багшаас той. Тгий юу? Багшлаар агшаар болох. Наач. Оо манай. Багшаа бид гурав асуулт гарчлаа л да. Аа. Миний би зөвшөөрөлгүй хүрээ. Хүслэн? Миний би зөвшөөрөлгүй хүрээ. Аа за. Бид ингээд ангидаа сууж байсан баггүй юу? Тэгсэн чинь хүслэн намайг бид ямар зөвшөөрөлгүйгээр хүрээд тэгээ би энэ чинь дэлхийн дарамт болно штэ хүслээ чи ингэж болохгүй тайлбарлаад хэлэн дөөдөөс би өмөрөөд Хүслэн нэг юу болсон юм? Намайг бас миний биеийн зөвшөөрлөг өртөг. Тэгээд яагаад намайг асуудал явж хэлээ? Яа миний асуудлыг За. За хүүхдүүдээ багш руу анхаарлаа хандуулж байгаараа. За энэ асуудал маань болохоор бэлгийн дарамт гэсэн одоо асуудал бас болж хуурж байгаа шүү. Тэгээ бэлгийн дарамт гэдэг маань юу ч ба гэдгийг та бүхэн маань сайн бас мэдэх хэрэгтэй болж байна л та. Бэлгийн дарамт гэдэг маань болохоор бие биенийхээ одоо биедтэй зөвшөөрлөг хүрэх. За бүр цаашлаад одоо ёс бус үг хэллэх, ёс бус үйлдэл үзүүлэх. За бүр цаашлаад цахим орчинд хүртэл ингээд ёс бус зүйлээр уруу татах те групп руу оруулах гэдэг ч юм уу ийм том асуудал болж хуурдаг байгаа шүү гэдэг. Ер нь энэ тухайн асуудлыг ер нь цогцтойгоо яг цаг одоо болсон. За багш нь ангиараа бодон цаашлаад сургууль даяараа энэ асуудлыг авч хэлцэж нэвлэгийн хүмүүсээ олцоотойгоор та бүхэнд мэдээллийг бас өгөх болно гэдээ. Тэгээ яг энэ асуудлаар хандаж орж ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Одоогоор бие биенээ бас хүндэтгэж бие биентэйгээ сайн ярилцаарай гэдээ ойлгосноо. Удахгүй уулзсан гэдээ. За баярлалаа. Бэлгийн дарамтанд октод өтгөөс гадна хөвгүүдч бас маш ихээр өтөж байна. Хүндэд эцэг эхчүүдээ багш сургууль хүмүүжүүлэгчтэй хөвгүүдээ ч гэсэн анхаарцгаая. Бэлгийн дарамт гэж юу вэ? Бэлгийн дарамт гэдэг нь зөвшөөрлгүй бие махбодод хүрэх, халдах, бэлгийн сэдэлтэй үг хэлэх, бэлэг эрэхтнээ харуулах, бэлгийн харилцаанд орохыг шаардах гэх мэт дарамт үзүүлэхийг хэлнэ. Охидод бэлгийн дарамт ямар хэлбэрээр илэрдэг вэ? Охид хүссэн хувцас өмсөж гадуур гарах, зугаалахад үнэхээр хүндрэлтэй байдаг ба биеийн эмзэг хэсэгт хүрэх, бие рүү ширтэх, хаашаа ч дагуулж явахыг шаардах болон хүчлэх гэх мэт бэлгийн дарамтад өртдөг. Хөвгүүдэд бэлгийн дарамт ямар хэлбэрээр илэрдэг вэ? Садар самуун бичлэг үзүүлэх, уруу татах, биеийн эмзэг хэсэгт зөвшөөрлгүй хүрэх зэрэг нь хөвгүүдэд ихэвчлэн тохиолддог бэлгийн дарамтын хэлбэр мөн. Бэлгийн дарамт нь зөвхөн амьдрал дээр явагддаггүй бөгөөд цахим орчинд садар самуун бичлэг үзүүлэх, насанд хүрэгчдийн групп бүлгэмд уруу татах мэтээр үйлдэгдэж болдог байна.